Бэлгийн авто сургуулиас та бүхэн зориулж буй жолооны цуврал хичээл. Хичээлийн сэдэв гол зам ба туслах зам руу уулзалт яаж нэвтрэх вэ? Гол ба туслах замын уулзвар гэдэг нь гэрэл тохиогоор хөдөлгөөн зохицуулагдаагүй дарааллын тэмдэглэгээр хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварыг хэлнэ. За, гол замаас дулах замын уулзвар нь зохицуулдаггүй уулзварт ордог. Тиймээс явган зорчигчийн гарц нь мөн адил зохицуулдаггүй гарц тооцогдно. Иймд та уулзвар нэвтрэхдээ явган хүний гарцаар зам өндлөн гарч яваа явган зорчигчдод зам тавьж өгнө. За, туслах замаас уулзварыг чигээр нэвтрэхдээ хөндлөн буюу гол замаар яваа тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгсөний дараа нэвтрэнэ. Зам тавьж өгөх үйлдэл гэдэг нь давуу эрэхтэй тээврийн хэрэгслүүдийн хурд болон чигийг өөрчлөхгүй тэдний хөдөлгөөнд саад болохооргүй зам тавьж өгөх зогсох үйлдэлийг хэлнэ. За, харин туслах замаас зүүн гарт тийш буюу буцаж ирэхдээ мөн адил хөндлөн замаар яваа буюу гол замаар яваа тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгөн өөдөөс адилхан туслах замаар хөдөлгөөнд оролцож буй чигээрээ буюу баруун гарт тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Гол замаар уулзвар нэвтрэхдээ хөндлөн замаар яваа буюу туслах замаас ойртон ирж буй тээврийн хэрэгслээс давуу эрэхтэй. Харин гол замаар зүүн гарт тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ буюу баруун гарт тийш эргэж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Өнөөдрийн хичээлийн дүрээ өндөрлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.